Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн Nomad Rise вебинарын маань сэдэв мэрэгчлэл хөтөлбөрөө хэрхэн сонгох вэ гэсэн сэдэв дор явагдах болно. Та бүхэн маань Nomad Rise YouTube, Nomad Rise Planning YouTube хуудас болон Nomad Rise Facebook хуудсыг маань лайк, шеэр хийгээрэй. За өнөөдрийн вебинарыг ерөнхийдөө магистр, докторийн хөтөлбөрт төвлөрөхөөр бэлдэж байгаа хүмүүс төдийгүй олон улсад ажил хийх мөн дадлах хийхийг зорж байгаа мөн хөтөлбөрөө хэрхэн сонгох вэ гэж өөрсдөө судалж байгаа оюутан залууст зориуллаа. Өмнөх вебинараар бид нэр даалгавар өгсөн. Тэрний даалгавар нь болохоор CV motivation letter-ыг хэрхэн бичих вэ? Тэн дээр 5 алхамтай даалгавар өгсөн байсан. Өнөөдрийн хувьд бол даалгавраа ахиж та бүхэн маань хараад бид нэр юун дээр ахиж анхаарах вэ гэхээр сонголтоо хэрхэн хийх вэ? Ягаад тэгэхээр хүн болгон карьер, мэргэжил гэлтгүү өдөр болгон сонголттой тулгарч яадаг. Тухайн сонголтынхон сонголтоо хэрхэн зөв шийдвэр гаргаснаас хамааран цаашдын ирээдүйн алхмууд замнал нь бас тодорхойлогдож байдаг. Тэгэхээр ялангуяа мэргэжлийн болон ажлынхаа сонголтоо хийхдээ бид нэр маш тууштай, маш гүнзгий судлан харах хэрэгтэй. Тэгэхээр өмнөх даалгавар дээрээ энэ даалгавруудыг хийснээсээ гадна одоо сонголтоо хэрхэн би хийсэн байсан бэ? Тэрийг бас сайн бодох хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн вебинарын гол зорилго нь бас зарим нэг зүйл дээр нь хараагүй, анзаараагүй зүйлсийг бид нэр хуваалцахыг хичээх болно. Ер нь хөтөлбөр сонголт гэдэг бол ирээдүйн чиглэлийг зөвхөн ингээд карьерийнхаа чиглэлд гэлтгүү ер нь ирээдүйн амьдралын замлыг сонгож байдаг. Тэгээ мэдээж хүмүүс ямар нэг магистрийн хөтөлбөр сонгосноор дараагийнх нь карьерүүд бий болдог гэдэг өмнөх вебинар дээр ярьсан. Тухайн магистрийн хөтөлбөрийн төрөл, докторийн хөтөлбөрийн төрлүүдээс хамааран ямархуу ажилд орох уу, ямархуу мэргэжилтэн болох уу гэдг нь хамаарч байдаг. Тэгээд ер нь бол хөтөлбөрөө сонгоно гэдэг бол зөвхөн магистрийн зэрэг, докторийн зэрэг бол авах биш. Зөвхөн диплом авах биш. Энэ нь бол мэдлэг ур чадвараа сайжруулан аливаа асуудлыг шийдэх системтэйгээр шийдэх чадвартай болж ийн гэсэн үг. Өнөөдрийн вебинарт бас нэг зорилго нь болохоор 2026 оноос хойш ер нь хөтөлбөрийн зах зээлд ямархуу чиг хандлага байгалаар бас товчхонд ордох болно. Дэлгэрэнгүй бол бид нар Nomad Rise Pathfinder сургалтынхаа оролцогчтой дэлгэрэнгээр явах болно. Өнөөдөр бол зөвхөн товч эхний хэсгийг нь дурднаа. Өнөө үед бол ямар нэг сонголт ялангуяа мэргэжил хөтөлбөрөөс сонгоход улам хэцүү болж байна. Ягаад гэхээр олон төрлийн хөтөлбөрүүд байна, олон янзын мэдээллүүд байна, олон янзын боломжууд улс оронд төтгтүйгүй тухайн нэг улсад хүртэл олон төрлийн хөтөлбөрүүд бас байж байдаг. Тэгээд дээрэс нь AI, хиймэл оюун ухаан, автоматжуулалт бас хурдтай хөгжиж байна. Түүнээс болоод хүмүүс ямар нэг мэргэжил хөтөлбөрөө бий сонгоход дараад нь хуучирчих юм биш үстэй. AI би ажиллаа алдчих юм биш үстэй гэсэн айдастай ч бас байна. Тэгээд мөн дээрэс нь нийгмийн нөлөө бас зарим тохиолдолд найз нөхдийн дарамтч гэдэг юм уу эсвэл нөлөө. Тэгээд дээрэс нь манай улсд бол ранкинг шүтэх хандлагатай. Альва улсын эхний 100-д орсон гэсэн ранкинг шүтэх хандлагатайгаар түүнээс болон зөвхөн их сургуулийн ранкийг харан хөтөлбөрөө юм уу сургуулаа сонгох хандлага харагдаж байна. Бид нарт бас нэг тулгарч байгаа асуудал гэх юм бол эдийн засгийн байдал хэцүү, юмны үн өсч эдийн засгийн байдал хэцүү байгаа учраас аль болох хурдан ямар нэг хөтөлбөр сонгоод гадагшаа гарахыг эрмэлзэж байна тийм. Гэтэл яг тухайн сонголт нь бидний ирээдүйн карьерийг, амьдралын замлалыг тодорхойлж байдаг учраас бид нар бас болгоомжтой байх хэрэгтэй. Хүмүүс зөвхөн ингээд зэрэг сонгочлоо гэхээр ямар нэг карьер болчлоо гэж боддог. Гэтэл яг нөгөө тухайн зэргийн хөтөлбөр мэдлэг чадварыг олгож байгаа курсуудаас хамаарат, төслүүдээс бас хамаарат хүн ямар нэг асуудлыг шийдвэрлэж чадварлах төвшөнд хүрч идэг. Тэгэхээр энэ бол зөвхөн карьераа тодорхойлж байгаа зүйл бол биш юм аа. За тэгэхээр манай Nomad Rise багийн хувьд болохоор бид нэр 4 энийг давхар буюу зэрэг шийдвэрийн загварыг санал болгож байгаа. Энийг мэдээж сургалтандаа илүү нарийн явчин. Өнөөдөр зөвхөн товчхон танилцуулахад бол бид нэр яг ингээд сонголтоо хийхдээ ямар нэг хөтөлбөрийг ялангуяа сонгохдоо эхлээд өөрийгөө таних маш чухал. Ер нь бол голдуу бидний боловсролын системийн онцлог ч юм уу түүнээс болоод бид нэр голдуу дөнгийн араас явах ч юм уу эсвэл нэгнийгээ хөөцөлдөх ч юм уу эсвэл нөгөө яг би хин бэ ямар үнэт зүйлтэй вэ ямар зүйлд би илүү эрч хүчтэй төвлөрч
ажиллаж чаддаг вэ? Цаг хугацаа өнгөрч байгааг ч мэдж мэдэхгүйгээр тий. Ер нь бол миний яг дотоод хүн юу хийх дуртай вэ? Тэрийгэ мэдэхгүй голдуу бид нэр гадаад зүйл дээр анхаарад 10 жилийнхаа ч юм уу их сургуулийн ч гэсэн юм уу өгсөн курсуудын зөвхөн дүнгээ авч төгсөхийн төлөө явснаас болсон тэр системийн доголлоос болоод ер нь өөрийгөө нэг яг сайн таньж чаддаг. Гэтэл бидний зүгээс Nomad Rise-ийн зүгээс бол бид нар өөрийнхөө одоо эсэгчдэд эхний ээлжинд өөрийгөө таних тал дээр нь гүнзгий ажиллах болно. Энэ дээр бол зөвхөн ном унсан номоо танилцуулахаас гадна өөрсдөр нь дасгал ажиллаж хийх болно. Өнөөдрийн вебинараа ахаад бас товчхон дурдах болно. Тэгэхээр эхний ээлжинд хүн өөрийгөө таних маш чухал. Үүнийгээ өөрийгөө танаагүйгээс хүмүүс заримдаа ажилд орчод нөгөө тухайн магистр докторийн зэрэг хийж дуусчаад ажилд орсон хоноо энэ миний дуртай ажил биш байна гэд тий. Одоо жишээлбэл би энд ч гэсэн Нидерланд улсад ч гэсэн эндхийн парламентын гишүүн эмэгтэй мундаг зохиолч хүн байсан. Гэтэл яг парламентын гишүүн болцсон хойноо нэлээд хэдэн жил ажилласны дараа яг үнэлэхэд миний парламентд суух ажил бол үнэхээр уутгартай муухай ажил байсан. Ягаад гэвэл би маш их юм унших хэрэг гарсан. Ингээл зөвхөн өдөржингөө хурал суух хэрэг гарсан. Гэтэл тэд нар бол намайг ингээд үнэхээр байж ядаж байсан. Би бол юм уншаа тэрийг ингээд хүмүүс танилцуулах дуртай хүн энэ төр гээд. Тэгээ ингээ харахаар заримдаа хүмүүс ганцхан гадаадд ч гэлтгүй парламент ч юм уу эсвэл их хурлын гишүүн болохдоо зөвхөн телевизээр гарч байгаа байдлаас нь хараад би их хурлын гишүүн болчих ч юм уу гэд өнгөцгөн шийдвэр гарчдаг. Гэтэл цаана асар их хэмжээний материалууд уншина, хуулийн тогтоод уншина, боловсруулна гэдэг өөр гүн гүнзгий чадваруу шаардсан байдаг. Тэгэхээр яг л түр шиг бид нар ямар нэг амьдралын зорилгоо тодорхойлоод ямар нэг одоо мөрөөдлөө тодорхойлохдоо зөвхөн ингээд хийсвэр өнцгөөс телевизээр ч юм уу энэ тэндээс харж байгаа өнцгөөс харахаас гадна цаана нь яг ямар ур чадвар, ямар мэдлэг шаарддаг, яг өдөр тутмын ажлынх нь зорилгууд нь яг ажлууд нь хэр зэрэг одоо таскуудаас буюу тий ажлуудаас бүрддэг. Тэрийг нь анализ хийжээд дор хаяж тий 60% өөртөө таарчих юм бол сонгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар яг тэр тал дээр анзаарах үгээс би ийм хүн болно гэж баг бахта бүгдээрээ гал командын ажилтан гал команд ч болно ч гэдэг ч юм уу полисмен болно ч гэдэг юм. Гэтэл яг цаана нь ямар хүн бэ гэд тэр өөрийгөө таних дээр бид нар ажиллах хэрэгтэй байдаг. Энэ дэр барууны хувьд бол яг нөгөө хүүхдүүдэд багаас нь ахуулаад нээлттэй өдрүүд гээд байгууллага болгон нээлттэй өдөр зохион байгуулна. Тэн дээр хүүхдүүд ирээд ямархуу ажил хийдгийг яг яадаг ингээд тухайн ажлыг хийж байгаа хүмүүстэй инженерүүд, судлаачид одоо ямар төрлийн компани байна. Тэн дээр нь очиод мэдэж аваад тэгээд өөрсдөө сонголтоо хийхдээ бүр багаасаа аль болох олон төрлийн тийм нээлттэй өдрүүдээр очиод энэ ийм гоё юм байна. Хэрэв өөрт нь ямар нэг ажил таалагдах юм бол очиод тэр хүн дээрээ яг юу болдгийг энэ гэж асуух гэх мэтчлэн. Ер нь багаасаа яг мэрэгжлээ сонгоход нь өөрийнх нь дуртай юг яхад нь яг ямархуу даалгаврууд зүйлс бий болдгийг тэрийг нь сайн таниулж өгдөг. Тэгэхээр түүнд бол мэдээж нөгөө уур чадвар ямар уур чадвар шаардах те байна. Тэгээд энэ дээр бол жишээд өсөх боломж гэсэн. Мэдээж зарим хүмүүс болвол заавалчгүй нөгөө corporate ladder гэж ярьдаг ч те компанид ороод инженерээс ингээд бүр ингээд дарах болох төвшөнд ч юм уу болох албагүй. Зарим хүмүүс хэрвээ өөрсдөө үнэнгээсээ асуудлыг шийдээж юм бүтээх дуртай болвол тухайн инженерийн байрал дээр одоо ажил дээр зөндөө олон жилд бараг төвтөрт гарталаа хүртэл ажиллаж яж болно. Заавалчгүй хүн болгон ямар нэг байгууллагад ороод дарга болох ч юм уу тийм шаардлага болвол яг үнийг хэлэхэд бол байхгүй. Тэрийг юундээс бий болох вэ гэхээр өөрийгөө хүн таньсныхаа үүднээс тэгээд нөгөө уур чадвараа мэдснийхаа үүднээс тэгээд сонирхлоо бас мэдсний үүднээс. За тэгээд дээрэс нь бид нар 4 дахь бас нөгөө шийдвэрийн 3 дахь нь болохоор зах зээлээ. Мэдээж бид нар зөвхөн Монголд гэлтгөө бас олон улсад магистра ч юм уу доктор хийжээд ажиллахыг хүсэж байгаа бол ямар нэг эрэлттэй хэрвээ тухайн мэргэжлэрээ ажиллах бодолтой бол эрэлттэй тэгээд одоо ингээ хэрвээ өөрөө төлбөрөө төлж сурсан бол буцаагаад нөгөө зарлаа нөхөж олох тийм боломжтой ажлын байран дээр очих хэвээр. Тэгэхээр зах зээлээ судлах нь маш чухал. Зах зээл ажлын байруудыг судлах нь маш чухал. Тэгээд дээрэс нөгөө хөтөлбөрөө яг ямар төрлийн хөтөлбөр, ямархуу ингээд танил талын хүрээтэй тиймэрхүү хөтөлбөр байна. Энэ нь одоо намайг тухайн ажилд оруулах боломжтой юу гэдэг. Тэгээ энэ дөрвөн зүйлс дээр өөрөөр хэлбэл би хин бэ гэдгээ өөрийнхөө сонирхол, үнэт зүйл, ямар зүйлийг хийх дуртай, бас дургүйгээ бас мэдэх чухал. Өөрийгөө танина, мөн уур чадвараа би яг иймэрхүү уур чадвартай хүн бас цааш нь энийг хөгжүүлэх сонирхолтой гэж болно. 3 дугаарх нь зах зээл, 4 дугаарх нь хөтөлбөр гэдэг. Тэгээ энэ дөрвийг бол зэрэг буюу давхар
тооцоолж ээж харж ээж тэгээд түн шийдвэр гаргаж болно. Тэгэхээр манай хөтөлбөр дээр жишээлбэл энд энийг бол цааш нь наривчлаг хүн болгонд өөрсдөд нь бүглүүлээд тэгээд яг шийдвэр гаргах нь илүү объективаар шийдвэр гаргахад нөлөөлөхийг хичээнэ. Мэдээж бүх зүйлийг бол оролцуулах боломжгүй. Гэхдээ зүгээр нэг амын яриа ч юм уу эсвэл ранк харж шийдснээс илүү объектив талаас нь энэ шийдвэрийн загварын ачаар хүн хөтөлбөрөө сонгох болно. Тэгэхээр эдгээрийг бол зэрэг харж шийдвэр гаргах бол маш чухал. За тэгээд өөрийгөө таних стратеги энэ дээр бол маш олон номууд байдаг. Хэрэг гүнзгий явах юм бол баг философи би хинбэ гэд тий гүнзгий асуулт философи талаас орцонч болно. Эсвэл нөгөө хүний нөгөө амьдралын утга учир юу вэ гэх тэр өнцгөөс нь орсонч болно. Мэдээж карьерийн хувьд бол өөр төрлийн стратегиуд байдаг. Олон янзын номууд бас энэ тал дээр бичигдсэн байдаг. Тэгээ ер нь бол эхний зүгээр ерөнхий талаас хэлэхэд бол би ер нь ямар асуудал дээр ажиллах дуртай, ямар асуудлыг шийдэх дуртай бай тээ. Тэгээд дээрэс нь судалгаа хийх дуртай юу, юмыг эсвэл судалгаа биш зүгээр хэрэгжүүлээд ингээд бүтээх дуртай юу, багаар ажиллах дуртай юу, ганцаараа ажиллах дуртай юу тий. Ер нь тэгээд 10 жилийн дараа ч юм уу 5-аас 10 жилийн дараа ер нь юу хий, энэ мэргэжлийг хийвэл би цааш нь юу хийх вэ гэд урт хугацааныхаа зүйлсээ харуулж чухал. Зарим хүмүүс мэдээж 10 жилийн дараа юу болохыг бид нар бол мэдэхгүй. Ялангуяа технологийн одоо өөрчлөлт хөгжил маш хурдтай явж байгаа үед 10 жилийн дараа юу болохыг бид нар мэдэхгүй учраас тэгж бодох бол хэцүү гэж болно. Тэгвэл тэгж бодохгүйгээр зөвхөн ойрынхоо үүднээс зүгээр би энэ хөтөлбөрийг хийн гой сонсогч ийн гэж хийчээд дараад нь ахаад ажиллаа хайх гэхээр ахаал ирээдүгөө бодохоос аргагүй болж байгаа. Тэгэхээр нэг ерөнхий нэг чиг хандлагатай. Тэгээд 10 жилийнхаа дараа ч юм уу 5 жилийн ч ер нь ирээдүйд яах юм гэдэг энэ амьдралынхаа нэг утга учиртал дээр бас жоохон тийм ерөнхий зүйлсийг тодорхойлчих бас хэрэгтэй. Тэн дээр бидний сургалтын дээр бас ороод явчихна. Яаж амьдралынхаа утга учир юг хэрхэн тодорхойлох вэ гэж тийм. Тэгээд ер нь бол түрүүн хэлсэнчлэн тий эхнийх нь бол өөрийгөө таних байсан. Тэгэхээр өөрийгөө таних тал дээр олон янзын сэтгэл зүйн тестүүд байдаг тий. Жишээлбэл Understand Myself.com гэдэг тий. Тэрнээс гадна MBTI ч гэдэг юм олон янзын сэтгэл зүйн талаас сэтгэл судлаачдын бий болгосон тестүүд байж байдаг. Тэрийг мэдээж хүн хийгээд өөрийнхөө зан чанар ер нь ямар хүн бэ, нээлттэй юу, дотгошоо юу, ямар төрлийн ажилд хэрэгтэй, энд гих мэтчлэн нэг тиймэрхүү ойлголтууд олж болно. Ерөнхий одоо сэтгэл судлалын үүднээс тэрнээс гадна хүн нөгөө өөрийнхөө сонирхол үн цэнэ бас яг олох боломжтой. Тэгэхээр өмнөх бол бид нар хэлснээр бид нэр хүн ер нь өөрөө хинбэ гэдэг дээр нь бид нар ажиллана гэсэн үг. Тэгэхээр дараагийнх нь бол ирээдүйн ажил. Тэгэхээр яг манай сургалтанд орохгүй байсан ч гэсэн ерөөдөө иймэрхүү асуултуудыг өөрөөдөө жагсааж бичээд тэгээд цааш нь бодож эхлэх бол маш чухал байна. За ирээдүйн ажил ур чадварын хослол гэдэг чинь. Тэгэхээр ирээдүйн ажил гэдэг бол ер нь зөвхөн нэг төрлийн мэрэгжил хөтөлбөрийг сонгосноор бий болчихно гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж техник ур чадвар эсвэл тухайн мэрэгжилтэй холбоотой ур чадвар мэдлэг байх хэрэгтэй. Гэхдээ ер нь бол сүүлийн ялангуяа AI гарч ирж байгаа дээр болвол ер нь бол альва когнитив талын таскуудыг тий AI хиймэл оюун хийгээд явчнаа. Тэрийг бол хиймэл оюун энэ дээр ингээд айгүй комментууд гарч ирээд байх юм. Юу яхаас уучлаарай. За комментуудыг чинь хамгийн сүүлд нь яачих. Ирээдүйн ажил ур чадварын хослол тий энэ дээр бол техник ур чадвар тухайн мэрэгчлэлтэй холбоотой ур чадвар. За тэгээд дээрэс нь аналитик сэтгэлгээ тэр бол аналитик системийн ерөнхий юмыг харах тэр талын сэтгэлгээ маш чухал. Тэгээд дээрэс нь хүнтэй харьцах хүн төвтэй ур чадварууд бол улам чухал болно. Ягаад гэхээр бид нар бол AI агентуудтай ажиллаад явцдаг болно гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж ёс зүй тэгээ хариуцлагыг мэдэрсэн илүү идэвхтэй байх, илүү өөрөө юмыг урьдчилан асуудлыг урьдчилж хардаг, идэвхтэй одоо хойгоор суудгүй урдуур идэвхтэй байх тэр чадрууд бол маш чухал. За тэгээд 2026 оноос энэ оноос хойш ер нь эрэлттэй чиглэлүүд тэгэхээр олон янзын судалгааны байгууллагууд энэ дээр бичсэн байдаг тийм. Зүгээр эхний ерөнхий жишээнүүдийг авахаар мэдээж хиймэл оюун автоматжуулалт, cyber security, тэгээд sustainable energy гэдэг climate tech талаас
бас аж үйлдвэрийн автоматжуулалт, robotics гээд тэгээд бас сүүлийн үед health tech, bioinformatics гэсэн чиглэлүүд би дээрс нэмээ системийн инженерчлэг нэмчихсэн. Яа тэгэхээр ерөнхий зураг хардаг хүмүүс бас маш хэрэгтэй учраас. Тэгэхээр энэ маш олон эрэлттэй чиглэлүүд байгаа. Энэ тал дээр бас судалгааны материалууд эднэр бас байдаг. Яг хөө нарийн яг тухайн хүнд таарах чиглэлийн тухайн салбарын юунуудээс нь одоо жишээлбэл аялал жуулчлал байлаа гэхэд яг аль чиглэлээр нь би сурвал илүү төгсөөд ажилдаа тухайн газараа болон Монголд ажилд орж болох уу, бас илүү өөрчлөлтийг бий болгож болох уу гэж тий. Тэгэхээр тэр талын хөтөлбөрүүдийг энэ жиж бас сургалтанд ярилцаад явуулнаа. Тэгээ зах зээлийг ер нь шалгах аргууд байна те. Тэн дээр бол LinkedIn рүү ороод job search-ыг нь харж болж байна. За тэгээд ер нь төгсөгчд нь яг юу хийж гинөө, тухайн ажиллаар ажиллаж байна, ямар төрлийн ажлууд хийж гинөө гэд. Тэгээд төгсөөд ер нь ямар хуу одоо цалинтай байна уу? За би төгсөөд тийшээ одоо орлоо гэхэд виз авах боломжтой байна уу гэх мэтчлэн тухайн улсыг сонгоод бас мэргэжлээ сонгохдоо бас зах зээлийн тэр шалгууруудыг нь харах хэрэгтэй. Өмнө дурдсанаар хөтөлбөрүүдийн бас олон янзын төрлүүд байгаа. Магистр дотор олон төрлүүдтэй тий. Тэгээд дээрэс нь PhD бол шинэ мэдлэг түгээн, MD бас инженерчлэн аж үйлдвэр талаас гих мэтчлэн. Тэгээд дээрэс нь bootcamp буюу богино хугацааны ч бас түргэн ур чадвар өгдөг зүйлс сургалтууд бас байна. Тэгэхээр эхний ээлжинд бол заавалчгүй магистр хугацааны хөтөлбөрүүд гэхээсээ илүү хажуугаар нь бас дадлага, bootcamp гэх зэрэг сургалтуудад богино хугацаагаар явуул бас хэрэгтэй. Өрсөлдөх чадварыг нийлүүлнэ гэсэн үг, сайжруулна гэсэн үг. За тэгээд дээрэс нь магистрийн хөтөлбөр дээр ингээд дахиад товчхон дурдаа явхад бол ямар нэг гүнзгэр үсэн мэрэгжил өгч чинь тэгээд дээрэс нь одоо мэрэгжлээ солих боломжтой болж гин ямар нэг мэрэгжлийнхэн суурийг нь авчиж гин тий. Тэгээд олон улсын ялангуяа олон улсад магистр хийх юм бол тухайн улсдаа болон өөр улс руу ороход бас ялангуяа Европт хийх юм бол Европ дотор одоо өөр газар очиж ажиллах ч юм уу тийм боломжтой болчихж байна. PhD-д өмнө дурдсанаар бас судалгаа бодлого тий академик талаас илүү хэрэгтэй шинэ мэдлэгийг бий болгоно. Ер нь бие даан судалгаа хийж чаддаг хүн болно гэсэн үг. 4 жил учраас бол нэлээд сууж чаддаг, төвчээр их шаардна гэсэн үг тий. Тэгээд өөрийнх нь гаргаж байгаа санаа нь голдуу бичигтэй нээгдсэн байдаг учраас маш их тийм судалгаа юм уншина. Тэгээд төвчээр шаардна гэсэн үг тий. Энжтэй болохоор аж үйлдвэрийн талаас Голландд байдаг болон Швед, Англид байдаг зэрэг аж үйлдвэртэй хамтран 2 жилийн хугацаанд инженер дизайнерын бие даасан дизайнерын одоо чадвартай болно гэсэн үг. Хөтөлбөрөө сонгох 10 шалгуур байгаа. Бидний хувьд мэдээж маш олон шалгуурууд байж болно. Гэхдээ бид нар бол эхний ээлжинд энэ шалгууруудыг бичээд тухайн хүний одоо нөгөө юу гэдэг сонирхол эдрийг харж байгаа тий. Тэрнээс гадна бас энийг чагшаад бичих. Жишээлбэл ямар төрлийн хөтөлбөр, curriculum, ямар төрлийн курсууд байна. Энэ нь бол өөрийн тань одоо стратегтэй нийцэж гэнэ, өөрийн тань сурах гэж байгаа мэдлэг чадварыг олгох сургалт курсууд байна уу, тий төслүүд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Бас тухайн магистрт хэрвээ төгсөөд ажилд орох гэж байгаа бол аж үйлдвэрийн төсөл хийх, дадлах хийх боломж байна уу? За дөрвөн хэлснээр бас төгсөгчдийн ингээд карьер нь яг ямар байна, хэдэн сарын дотор төгсөөд ажилтаа тухайн улсдаа ч юм уу ажилтаа эсвэл тухайн бүсэд ажилтаа болж чадж гинөө. Төгсөгчдийн холбоо нь хэр одоо хүчтэй нөлөөтэй юм. Тэгээд яг тухайн юу н практик талаасаа юм уу эсвэл судалгаатай юм уу тий одоо нөгөө хичээл зааж байгаа хүмүүс нь илүү онлын хүмүүс байна уу практик хүмүүс байна уу гэдэг тий. Тэгээд дээрэс нь янз бүрийн тэтгэлийн боломжууд юу байна. PhD, MD бол Голландд жишээлбэл их сургуулийн ажилд ингээд цалинтай явцдаг. Зарим улсад бол төлбөртэй байна. Тэгэхээр дээрэс нь улсын виз болон нөгөө виз авсныхаа дараа жишээлбэл Европын холбоонд ч юм уу нэг эсвэл Голландд ч юм уу 1 жил хайх жил гээд виз авчдаг тий. Тэр хугацаанд ажил хайж болно. Бас цагийн ажил хийж болдог байх тий. Тэгээд дээрэс нь ер нь нэр төр ингээд энийг төгснөний дараах би яг хаана ер нь карьерийн төвд очих боломжтой байна. Тэгэхээр return on investment буюу би ингээд тухайн ингээд цаг мөнгө ингээд бүх ингээд 2 жил юм уу 1 жилийн сургалт сураад жишээлбэл магистр бол PhD бол 4 жил, MD бол 2 жил сураад эргүүлээд ер нь надад ер нь юу нөх нөө гарсан цаг тухайн ингээд хөрөнгө оруулалтаа буцааж хэдэн хугацааны дараа би авч чадах нэ гэдэг. Тэгэхээр ялангуяа өөрөө төлж сурж байгаа бол тэрийгээ сайн тооцох хэрэгтэй. Тэгээд ер нь өөрийн тань хувийн сэтгэл ханамж ер нь над их тийм таалагдах нь. Тэн дээр бол өөрийнхөө нөгөө сонирхол үнцэн өөрийнхөө таньсан байдлуудаа бас чагсааж оруулна гэсэн үг чи. Тэгэхээр ерөөхдөө энд эдрийг чагсааж байгаад баг юу гэдэг
тейбл үүсгэж байгаа тэн дээрээ өөрөө бас нөгөө хөтөлбөрүүдэд юу яаж байгаад үнэлж бичиж байгаад сонголтоо бас объектив байдлаар аль болох хийхийг хичээж болно. За дараагийнх нь бол энэ дээр нэг жишээ үзүүлчихье те. Жишээлбэл одоо манай шүтээсийн механик инженерээр төгссөн оюутан бай гэж бодъё. Сүүлийн үед бол маш их хэмжээний AI сургалтууд гэж явж байна тийм. Ганцхан их сургуулиуд гэлтгүй хувийн хөвшлүүд ч гэсэн хувийн академи, институтууд ч гэсэн AI-ын сургалтууд бас хийж байна тийм. Мэдээж нөгөө их сургуульд хийсний давуу тал нь хэм бол нөгөө илүү гүнзгий мэдлэг хүлээж аавна. Тэгээ зөвхөн хэрэглэх биш те. Өөртөө бас тухайн модель зүйлс одоо яг мэдлэгийг нь бүтээ одоо аргачлалыг дээр нь бас ажиллах боломжтой болоо явчихж байгаа юм. Тэгэхээр AI салбар руу орох гэж байгаа хүн жишээлбэл за би AI илүү механик инженер болохоор ямар ч туршлагагүй бас яг мэрэгжил мэдлэг чадвар нь хүрхгүй бол ажилд ороход хэцүү. Тэгэхээр гадаадд жишээлбэл data science талаар нь тэгээд ажил дээр гарах гэж байгаа бол илүү хэрэглээ талаасаа хийж болно. Тэгээд энэ жишээлбэл оюутны хувьд яагаад үнийг магистрийг сонгосон бэ? Энэ чиглэлийн тэгээ илүү хэрэглээ талаасаа магистрик тэгээ хэрэглээ талаасаа хэр төсөлтлүүд байдаг байх нь, дадлага байдаг байх нь байна. Тухайн хөтөлбөрийн тайлбар руу орохоор тийм. Тэгээ төгссөн хүмүүс нь бас төгсөөд яг голдуу инженерээр ажиллаж чинь, AI инженерээр ч юм ажиллаж чинь тийм. Эсвэл data scientist гэдэг юм. Ер нь яг тухайн чиглэлээр ажиллаж чинь гэсэн үг тийм. Тэгэхээр яг ингээд үүнийг яагаад сонгосон бэ гэж харахаар нөгөө хөтөлбөрүүдэд ороод яг нарийн судалсны дүн дээр үйлдвэрт аж үйлдвэртэй ер нь бол нэгт холбоотой олон янзын компаниуд бүр жагсаагдаа очсон ийм компаниуд дээр дадлага хийдэг гэд тухайн хөтөлбөр дээр бичсэн. Тэгээд дээрэс нь дадлага 6-аас 8 сарын дадлага ч юм уу жишээлбэл магистр хийхэд дадлага жишээлбэл компаниуд 500-аас 800 евро сард төлдөг ч юм уу тийм. Мэдээж нөгөө амьдрах зардалтай харьцуулахад хамаагүй бага ч гэсэн ер нь бол тийм боломж байна гэдэг бол цагийн ажил хийснээс илүү дээр болоо явчихна тийм. Тэгэхээр дадлагт багтцсан байна. Тэгээ дээрээс нь бодит одоо яг ингээд аж үйлдвэрийн тийм бодит жинхэнэ тийм төслүүдтэй зөвхөн тийм тоглоомын төслүүд биш те жинхэнэ төслүүдтэй байна гэсэн үг. Тэгээд төгсөгчд нь ер нь Европын тех компаниудад ажилтсан байна. Гэх мэт чи яг нөгөө өөрийнх нь зорилго нь AI-ын салбарт баруунд ажиллах, Европт ажиллах учраас тэрнтэй яг тохирсон нөгөө хөтөлбөрөө ингэж сонгож авсан байх нь шүү дээ. Баахан нөгөө түрүү 10 шалгууруудаа жагсааж агаад, хөтөлбөрүүдэд жагсааж агаад, тэгээд үнэлж агаад, тэгээд техний шилтгүүдээр үгүй ороод ийшээ ингэж орж чадсан байна. Тэгээд энэ хүнийг ингээ харах юм бол энэ үед ингээ харах юм бол 3 жилийн дараах ерөөхдөө үр дүнийг харахад эхэндээ data engineer хийж байгаа. Яванда машин learning инженер болоод тийм. Тэгээд зөвхөн ингээд хэрэглээ талаасаа өөрөө нөгөө AI модель өөрөө би болдог математик загвар бүх юм дээр нүүр ажилладаг болдог ч юм уу тий. Тэгэхээр бас гүнзгэрээ явцсан. Тэгээд дээрэс нь 3 жилийн дараа Европын компанид ажилласан. Тэгээд цалингийн хувьд мэдээж өсөө явж нь Европт болохоор яг нөгөө жил болгон цалин өсөө явцдаг. Тэгээд дээрэс нь зөвхөн Европ дотроо гэлтгүй бас олон улс руу ингээд танигдсан зэрэгтэй ажлын туршлагатай учраас аль ч олон улсын байгууллагад очиж ажиллах боломжтой болоо явчихж байгаа юм. Тэгээд дээрэс нь мэдээж цалин өсөж гин олон улсын туршлага гэх мэтчлээ. Энэ би давхар монголоор орчуул очиж тий. Тэгээд яг өөрөөр хэлбэл яг өөрийнх нь за би ер нь бол карьер энд яг энийг хийхэд би ийм чиглэлээр ажиллана. Төгсөөд за олон улсын ийм газар гэдэг яг тодорхой болгоцсон учраас нөгөө 10 шалгуураа өгөөд хөтөлбөрүүдэд харьцуулахаар хөтөлбөрүүдээр оноо өгнө шүү дээ. Түрүүн 10 шалгуур дээр яг судалж байгаа хөтөлбөрүүдээ тэгэхээр яг нөгөө зөв хөтөлбөрөө сонгоод явцсан гэсэн үг. Ингэж сонгоогүйгээс би бодит байдал дээр ганц Монголд хэлтгүү гадаадын олон оюутан цаг хугацаа алдахыг аяг харж исэн. Нөгөө төгсөөд шууд за юу гадагшаал гарч ивэл гэж бодоод гадагшаа гараад нэг хөтөлбөрт очоод тэгээд тэр нь яг ингээ хансан чинь нөгөөх нь байгалийн шинжлэх ухаан биш нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөр тийм учраас нөгөө жишээлбэл AI чиглэл байсан ч гэсэн илүү нийгмийн талаасаа гэтэл яг нөгөө техник талаасаа бага байдаг. Тэгээд тэрийгэ төгсөөд ажиллах нөгөө хөтөлбөрийн маань ажиллах компаниуд нь хамаагүй бага яагаад тэгэхээр аж үйлдвэрлэлээс нэлээд хоол газар байдаг их сургууль учраас тэгээд яг ингээд төгсөөд иртэл ажилд ороход хэцүү тэгээд ахаад сурах хэрэг гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ бид нар бол маш сайн нарийн тооцож байна. За тэгээд түрүүний оюутан маань төгсөөд 3 жилийн дараах үр дүнгээ харахад эхэндээ төгсөөд data engineer-ээр ажиллаж агаад яванда machine learning engineer болоод тэгээд Европын компанид бас 3 жил ажилласан, цалин 3 жилийн хугацаанд нэлээд өссөн, өөрийнх нь танил тал нэлээд олон өсөөд тэгээд олон улсын компани ажилласан учраас туршлагатай болсон альж газар ороход
боломжтой чадвартай болчихж байгаа маа. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр яг өөрийнхөө төрөний нөгөө хэлжсэн 10 жишээлбэл шалгууруудыг тавиад хөтөлбөрүүдэд жагсааж бичиж агаад тэгээд яг нөгөө шалгуурууд дээр оноонуудыг нь өөрийнхөө зүгээс жишээлбэл 1-ээс 10 гэж байгаа тий 10 шилдэг гэх тий тэгээд өгөөд харьцуулж агаад яг объектив сонголт хийчих учраас энэ оюутны хувьд жишээлбэл яг 2 жил магистр сураад 3 жил мэргэжлэр ажиллаад өөрөөр хэлбэл 5 жилийн дотор жишээлбэл 22 дахь хүүхдээ ажилд орлоо гэд 27 дахид ингээд бүр ажиллах туршлагатай болцсон байж байна. Гэтэл энэ талаараа яг харьцуулж бодлогоогоор шууд ерөнхий энэ надад олцсон тэтгэлэг гэдэг наад шиг би бас яг тэгээд MBA хийгээ хайцсан чинь гай олон галцсан тэр шиг л нөгөө буруу сонголт хийсэн чинь төгсөөд ажилд орох гэдгсэн чинь нөгөө их сургуулийн ч ажил дөрийн туршлага юу өгөх боломжгүй байдаг илүү онлайн төвшөнд байж байдаг нөгөө хөтөлбөр нь ч илүү одоо жишээлбэл AI байсан ч гэсэн ерөнхий нэр нь ялангуяа сүүлийн үед хаа сайгүй ингээ AI гэд заруу тавьсан байдаг те гэхлээр ингээ нарийн арах юм бол зарим зөвхөн хэрэглээ зарим зөвхөн нөгөө онлайн төвшөнд байдаг ч юм уу яг практик тал нь дутцсан гэхлийн хүүхдийн хувьд бол жишээлбэл 30 наснаас өмнө ингээд төгсөөд магистраас төгсөөд ажилтнарт ороод ажилласан байж байгаа гэтэл буруу хөтөлбөрөөр сонгоцсон хүүхд ахаад сурах хэрэг гарч байгаа юм. Тэгэхээр энийгээ бид нар маш сайн тооцох хэрэгтэй. Тэгээ ерөнхий нэг алдаа гэх юм бол бас л нөгөө ранкинг тий ер нь ранкинг гэхээсээ илүү гол нь өөрийн чинь зорилготой нийцсэн хөтөлбөр чухал өөрт таарах хөтөлбөр ямар хөтөлбөр сайн бэ ямар хөтөлбөр ирээдүйтэй гэхээсээ илүү надад ямар хөтөлбөр илүү таарах вэ миний зорилгод илүү төхөн болох вэ тэр өнцгөөс асуултаа харах хэрэгтэй. Тэгээд найз нөхөд танил талынхаа замыг бол хулбарлаж яарч ерөөсөө болохгүй. Тэгээд зах зээлийг шалгах бол хэрэгтэй. Бид нар бол голдуу сэтгэл хөдлөлөөр эсвэл нөгөө гарчиг нь энэ өстой гой сонсогдож чинь sustainable хөтөлбөр гэж нь очиж сурчигээ сурчдаг. Гэтэл яг нөгөөтг нь ажилтнартай холбоогүй түрүү хэлсэнтэй онлайн төвшөнд байдаг ч юм уу ингээд сул хөтөлбөр байсан учраас баг хичнээн ранкаар өндөр их сургуульч гэсэн практик талын тийм арай доогуур ангитай ажилтнартай сайн холбоотой их сургууль сурцсан байсан бол дээр байх юм байна шүү дээ. Тэгэхээр энийгээ зах зээлээ өөрхөн зорилгот нь ялангуяа ажилтнарт ажиллах зорилготой бол тэрийгээ сайн сурах хэрэгтэй. Тэгээд нөгөө motivation CV-гээ тухайн хөтөлбөртөө тааруулах хэрэгтэй гэдэг өмнөх вебинар дээр ярьсан те яг ямар хөтөлбөр сурах гэж чинь тэрэн дээр оруулалтаа би жишээлбэл төгсөөд энэ чиглэлээр танаа энэ хотод ингэж ажиллах гэж байгаа юу энэ компанид ажиллах зорилготой учраас танаа хөтөлбөр надад энэ мэдлэг чадвар өгч байна. Би бол аль хэзээ ийм мэдлэг чадвартай хүн гэдэг тийм. Тэгэхээр нөгөөдгөө сайн уйж өгөх нь холбож өгөх нь чухал ах нь. Тэгээд нэг ерөнхий бас зэргүүд бол их тийм ээ. Ерөнхий зэрэгээ бас бодох хэрэгтэй. Гэхдээ ерөнхий зэрэг би залуу байхдаа юм бэ хийчихэд өө их шал хэрэггүй юм сурчлаа гэдэг жишээ. Яг урт хугацаанд жишээлбэл голландчууд ч айхтар байгаа байхгүй яг MBA хийхэд corporate strategy economic policy гэдэг хөтөлбөр яг гүнзгийр сурахад тэрлээ орцсон. Би тэгсэн чинь MBA хийж байгаад би энэ корпорацийн стратеги энтрээр яах маа би ер нь яг нэг өглөө дарга марга менежер болох ямар ч сонирхолгүй инженер болох юм байна. Тэгэхээр надад e-commerce-ийн хөтөлбөрийг өгчих энэ илүү гоё юм байна гэд тэгсэн чинь нөгөө төлчөө юусэн гэхээр Голландын засгийн газар сэтгэлэг өгчөөс та corporate стратегийн эдийн засгийн бодлогоор л сольж болохгүй гэд тэгээд тухайн үед чинь ингэж 21-т байсан хөхт бас ташаал алаа юм сурахаар боллоо гэдэг. Тэгээ одоо яг эргээд харахаар нөгөөх маань бас яг харахад ерөнхий юм шиг боловч яг ажил дээр төдийг өдөр тутмын зүйлд бол стратеги одоо өнөөдрийн хүртэл одоо стратеги яриа явж байгаа нь айгүй нөлөөтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйл дээр стратеги тий хандах айгүй чухал. Тэгэхгүйгээр зүгээр шууд сэтгэл хөдлөлөөр ч юм уу эсвэл зүгээр аян зөвхөн өнгөцхөн бодлоор ч юм уу явчт юм билээ. Тэгэхээр бас яг ерөнхий зэрэг гэж байгаа ч гэсэн бас хизээ яаж хийвэл зүгээр үү гэд. Тэгээ би тэрнээс хойш юу ойлгосон гэхээр ер нь MBA-г хүн жоохон туршлагатай болцсон хойно хийсэн бас нэрээ зүгээр юм байна. Яа тэгэхээр арай залуу багч нь бүх юм абстракт бууж ирнэ шүү дээ. Гэтэл туршлагатай болцсон хойно энэ ингэж байгаа юм байна, тэр нь тэгж байгаа юм байна гэд илүү. Тэгэхээр бас хизээ ямар зэргийг хийх үү гэдгээ бас бодож байгаад хийвэл зүгээр. Тэгэхээр стратеги шийдвэр байх юм бол ер нь сул юу болчихно return on investment болчихно тийм сул хөрөнгө оруулалт болчихно гэсэн. Тэгэхээр өөрийнхөө цаг зав мөнгөө зарцуулах гэж байгаа л бол сайн бодох хэрэгтэй. За вебинар 4 даалгавар энэ вебинарын даалгавар нь болохоор карьерийнхаа зорилгыг 3 өгүүлбэрээр бичих хэрэгтэй. За яг би ямар зорилготой хүн юм. Энэ бол мэдээж амаргүй байж болно. Гэхдээ зүгээр эхний ээлжинд толгойд бууж байгаа л болгочих хэрэгтэй.
Тэгээд 10 жилийн дараа ер нь би яг ямар байх юм гээд хүмүүс ингээд HR асуулт бид нар 10 жилийн дараах энэ төргээ би яаж мэдхий энэ төр гэдсэн байдаг. А гэтэл нэг ерөнхийн нэг санаатай байх хэрэгтэй. Адаглаа за би ийм хүн болохгүй маа гэхэд за би энэ чиглэлээр ийм ингээд үр дүн гаргацсан явж байгаа ч гэдэг юм уу тий. Тэр аль болох өөрийгөө тодорхойлох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд сонирхч буй чиглэлээ ер нь сонгоно гэсэн үг. Даалгавар нэг нь. А даалгавар хоёр нь болохоор 3 хөтөлбөр төрөний нөгөө шалгуур гаргасан 10 шалгуураа бичиж хагаад 3 хөтөлбөрөөр ард талд нь чагсааж хүснэгтэнд бичиж хагаад тэгээд нөгөө оноонууд өгнө. 1-ээс 10 гэж хаад 10 нь хамгийн их, 1 нь хамгийн муу гэж хагаад 10 нь хамгийн сайн гэдэг. Тэгээд нөгөө хөтөлбөртөө ингээд нэг бүрчлэн судалж хагаад оноонууд өгөөж тэгээд дээрэс нь бас LinkedIn тухайн хөтөлбөрийн LinkedIn рүү орж хагаад алюмни эдэр юу байна уу? Тэрийг нь бас сайн судлаа. Тэгээд нөгөө 10 чагсаалт байсан шүү дээ. Тэгэхээр нэг бүрчлэн өөрийнхөө нэгэнт ирээдүгээ сонгож алхам хийх гэж байгаа учраас залхуурахгүй маш сайн нарийн сонгох хэрэгтэй. Тэгээд нэг ментороос асуулт асуух хэрэгтэй. Манай хөтөлбөр одоо нөгөө эсэлтээ аваад эхний эсэлтээ авж байгаа тэр тийшээ орчих юм бол бид нар менторуудтай тэндрээс багаар юм уу эсвэл нэг бүрчлэн асуулт асуугаад фидбек авч болно. За тэгээд ерөнхийдөө манай Nomad Rising гол зөвлөгөө гэх юм бол тренд ямар нэг тренд бүхөө тий тэгээд аль болох өөрийнхөө би яг ямар асуудал шийдэхийн юу хөгжүүлэх ур чадвартай, сонирхолтой. Тэгээд ганцхан дэлхийд гэлтгүүтэй дэлхийд Монголд хэрэгтэй ер нь ямар чиглэл байна уу? Тэдний огтлцол дээр нийлсэн тийм карьераа бий болгоно гэсэн үг. Тэгээ энийг яг дэлгэрэнгүй аргачлал нь түрүүнд бид нар гаргасан тэр 4 параллел юу сонголтууд байгаа тийм. Тэрэн дээр тулгуурсан шийдвэрийг бид нар сургалтандаа дэлгэрэнгүй үзүүлэх болно. За та бүхэнд маш их баярлалаа. Ингээд манай YouTube сувг Nomad Rise Learn-д subscribe хийгээрэй. Facebook хуудас Nomad Rise-ыг лайк хийгээрэй. Түрүүгээрээ бид нар энэхүү видео болон сургалтын мэдээллүүд болон бас янз бүрийн тэтгэлэг боломжуудын талаар өөрсдөө олж мэдсэн бүх зүйлсийг хуваалцаж явах болно. Хэрвээ танд асуулт байх юм бол nomadriseworld@gmail.com хаягдлуу имэйл явуулаарай.